Миний гэр бүл чамд нэг хамаатай. Чи миний гэр бүлийн төлөө амьдрах уу? Нэг хамаагүй те. Тэгэхээр бид дандаа хувийн үнд зүйлтэй амьдраад байгаа байхгүй. Одоо биднэрт дундын, хамтын, бүр нийтийн үнд зүйл байх хэрэгтэй. Энэ нь гэр бүлийн доктортой бүр түрүүнээс нийгэмшлийн үндсэн суурь нь байхгүй. Жишээ нэг биднес гэрээсээ гараад хаалгаа хаагаал оц руугаа ороод бидний майндсет юу гэж ойлгодог гэж энэ орц бол сөөхийн харьяа гэж боддог. Энэ минийх биш. Энэ лифт сөөх харьцах хэвээр минийх биш. Тэрний замаар явж байхдаа энэ миний зам биш байхгүй байхгүй тий. Тэр энэ сургууль цэцэрлэг нь миний сургууль энэ хэний хаа одоо тэр нэг хоёрын сургууль тэрнийх биднэрт хамгийн энгийнээр нийтийн буюу дундын үнд зүйл байхгүй. Ядахта нэг байр тэр байраа хайрладаг эсвэл тэр байрныхаа орчныг хайрладаг юм хамтын үнд зүйлтэй болох хэвээр хүн болгон хайрлах тухай ярьж байгаа шүү. Дараа нь хотоо энэ замаа хайрлах тухай ярьж шүү. Дундын үнд зүйлтэй тэр дундын үнд зүйлийг хамтаараа бүр хамгаалдаг. Хамтаараа тэр дундын үнд зүйлээ одоо юу гэдгийг те ингээд би зөвхөн өөрийнхөө хувийн үнд зүйлийг оршоогоол авах юм бол энэ дундын үнд зүйл байхгүй байх юм бол энэ асуудал үүсчихэж байгаа.